Өглөөний мэндийн өргөө үзэгчтэй ажлын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар танд шууд хүрч байна. Тэгэхээр надтай хамт студид сэтгүүлч Номын Эрдэнэ ажиллах болно. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Тэгэхээр уламжлал ёсоор дотоод болон гадаадад өрнөж байгаа сонирхолтой олон талт мэдээллийг бид өнөөдрийн хөтөлбөрөөр хүрэхэд бэлдсэн байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүрэх мэдээлэл бол мэдээж анхаарах хөдөлгөөн хэсэг. За тэгэхээр анхаарах хөдөлгөөний хэсгийн хамгийн ихэнх онцлог мэдээлэл бол Бүгд найрамдах Хятад ард улсын 5 жилийн төлөвлөгөө байгаа. За илүү тодруулах юм бол 15 дахь удаагийн 5 жилийн төлөвлөгөө танилцуулагдсан байгаа. Бид өмнөх ажлын эхэндийн дугааруудаараа бас ер нь одоо эх 5 жилийн төлөвлөгөө нь ямар байх вэ гэдэг талаар нь ерөнхий нэг чиг хандлагыг бас өмнө та бүхэнд хүргэж байсан. За тэгвэл яг албан ёсоор бол Бүгд найрамдах Хятад ард улсын 5 жилийн төлөвлөгөө буюу 2026-аас 2030 оны туршид дагаж мөрдөх одоо бүхий салбартаа одоо чиглэл болон ажиллах энэхүү төлөвлөгөө танилцуулагдсан байна. За товчондоо бол Хятадын 5 жилийн төлөвлөгөө гэдэг бол одоогийн Бүгд найрамдах Хятад ард улсыг ийм том гүрэн болгоход бол одоо нөлөөсөн маш одоо чухал бичиг баримт. За 1950-ад оноос эхлэн Зөвлөлт холбоод улсын загварт суурлан анх энэхүү бичиг баримтыг гаргаж эхэлснээс хойш одоо яг 15 дахь удаа гаргаж байгаа гэсэн үг. За ер нь бол товчондоо эдийн засгийн шинжилэл, за аж үйлдвэрийн шинжилэл, за технологийн инновац, үндэсний аюулгүй байдал, хүрээлэн борчны хамгаалал болон нийгмийн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэл, за урт хугацааны зорилтуудыг тодорхойлдог ийм баримт бичгээ гэж ойлгож байна. За энд удаагийн төлөвлөгөөнөөс маш зогсгаан онцлий. За тухайлбал эдийн засгийн чиглэлд бол 2026 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн зорилтыг 4.5-аас 5% болгон бууруулсан байна. За энэ нь бол 1991 оноос хойших хамгийн бага үзүүлэлт. За мөн хөрөнгө оруулалт болон экспортоос хамааралтай загвараа өрчүүлж өрхийн хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа тэнцвэржүүлэхийг зорино гэсэн маань. За мөн технологийн бие даасан байдал бол аюулгүй байдлын чиглэлд юу төлөвлөж байгаа вэ гэхээр за чип буюу хагас дамжуулагч, за хиймэл оюун, квант технологи, 6G холбоо, за цөмийн нэгдэл зэрэг технологийн бие даасан байдлаа хангахыг бол тэргүүлэх чиглэл болгон ажиллах юм зорилттой байна. За мөн нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдал болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах замаар за ялангуяа Америк нэгдсэн улсын хориг шахалтын эсрэг бол өөрсдөө бэлэл байгуулна гэсэн ийм зорилттой байна. За нийгэм хүн ам зүйн шинжилгээний хувьд яах вэ гэхээр 2030 он гэхэд хотчлтын түвшнийг 70% хүрэхээр төлөвлөсөн байгаа. За өмнөх зорилт буюу өмнөх 5 жилийн төлөвлөгөөний зорилтод бол энэ тоо 65% байсан. За мөн хотын ажилгүйдлийн түвшнийг 5.5%-аас хэтрүүлэхгүй барих, иргэдийн орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх. За мөн хөшрөлт болон төрөл багассантай холбоотойгоор нийгмийн хамгааллын тогтолцоог шинжилж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарна гэсэн байгаа. За мэдээж байгаль орчны чиглэлийн асуудлыг бол орхитуулж болохгүй. Яа тэгэхээр Бүгд найрамдах Хятад ард улс бол маш том үйлдвэрлэгч орон. За одоо энэ чиглэлд бол 2030 он гэхэд нөөцлөрөгчийн ялгарлын дээд цэгт хүрэх зорилтын хүрээнд за нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох хялгарлыг 17% бууруулахар зорж байгаа юм байна. За мөн сэргээгт эрчим хүчний хэрэглээний заавал биелүүлэх квотыг тогтоож хатуу нөөцний хэрэглээг үе шаттайгаар багасгах одоо ийм ажлуудыг одоо шатааратаар эх 5 жилд бол авч хэрэгжүүлэхээр байна. Тэгэхээр Нёгоос үргэлжлүүлэн асуухад яг эдийн засгийн бодлого нь яг яах вэ? Яг ямар бодлого баримтад ажиллах талаар илүү тодорхой мэдээлэл өгч. Хэлгүй яах вэ? Тэгэхээр яг энэ одоо их хурл одоо зарлагдсанаас хойш бид нар бас өмнөх нэвтрүүлгүүдээр мэдээллийг хүргэж исэн. За эх 5 жилийн хугацаанд бол Хятад улс өөрсдийнхөө харж байгаа үндсэн гол одоо санаануудыг бол оруулж өгч байна. За үүн дээр бол ялангуяа одоо өөрсдийн тэрхүү үйлдвэрлэл гэдгийг технологи дээр суурьсан үйлдвэрлэл гэдгийг нэмэгдүүлэх одоо үндсэн гол зорилготой байна гэдгийг бол тайлбарлаж исэн. За ингээд өчигдрийн байдлаар бол яг одоо 2025 оны эцсийн одоо тоон дата мэдээллүүдийг өгч за 26 онд бол бас яг юу хүлээж байгаа вэ гэдгээ бас зарлаж ирсэн. Тэгэхээр яг энэхүү дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 4.5% та болгоно гэж одоо зарласан нь бол одоо энэхүү хурлын хамгийн том одоо шийдвэрүүдийн нэг байлаа гэж тооцож болно. За учир нь бол урд нь сүүлийн 3 жил ямар ч гэсэн дарааллаад ойролцоогоор бол 5 орчим хувиас өндөр байсан одоо нөхцөлийг бол бид нэр одоо харж болохоор байгаа. Тэгэхээр энийг бууруулж орж ирж байгаа гэдэг нь бол эдийн засгийн нөхцөл байдал ямар хөө байгаа. За ялангуяа ойрох дорнодод болж байгаа энэхүү одоо үйл ажиллагаанаас болоод бол одоо Хятад улс өөрсдийнхөө одоо энэ хүү харж байгаа бас өнцгийг бол одоо илүү үнэн рүү ойртуулж ийн гэж бас өөрсдөө тайлбарлаж байгаа. За үүнээс гадна бол төсвийн алдагдал бол ойролцоогоор 4% та буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 4% гэж одоо өмнөх жилийнхтэй ер нь бол адилханаар бол бас зарлалаа. За энэ дээр бид нэг зүйлийг айгүй
чухалчилж харах ёстой. За 2020 онд ковид болж байхад дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6% тэмцэх хэмжээний төсвийн алдагдал гэж бас зарлаж ирсэн. Тэр үедээ бол одоо бид нар яг энэ одоо сошиал орчин гэдэг юм уу маш одоо том мэдээлэл боллоо буюу өнөөдрийн 4-өөс ч одоо бага багт нь бол одоо том одоо мэдээлэл гаргалаа гэж ярьдаг байсан байна шүү дээ. Тэгэхээр одоо энэ 4 орчим хувийн алдагдaltaй байхыг бол одоо хэлэлцэж байгаа нь одоо бид эргээд харах юм бол дэлхийн нөхцөл байдал одоо яг хүнд байгаа гэдгийг. За энэ нь бол хятад улсад бол маш нөлөөтэй байгаа гэдгийг бол бас харж болохоор байна. За үүнээс гадна инфляцийг бол хэлсэн. За ойролцоогоор 2 орчим хувь дээр одоо инфляцийг бол барих зорилттой байгаа. За яг одоогийн байдлаар гэх юм бол хятад улс за зарим тохиолдолд бол бүр тэгээс доош одоо хасах түвшинд буюу дефляцтай ийм одоо том мэдээллүүд бол гарсаар яваа. За 2025 оны хувьд бас нэг агууштай байсан зүйл нь юу юм гэхээр за core inflation гэж байдаг. Core inflation гэсэн үг тийм одоо үндсэн инфляц. За энэ юуг тооцдог гэхээр эрчим хүчний салбар болон хүнсний салбарыг хасаад тооцсон тооцоол байдаг. Тэгэхээр энэхүү тооцоол дээр бол 1.7%-аар бас өссөн буюу эерэг үзүүлэлттэй байгаа нь бас өнгөрсөн 2025 онд бас яг энэхүү хэрэглээг дэмжихийн тулд бол хямдхан зээл олгож ирсэн ч гэдэг юм уу эдийн засгийг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлжсэн тэрхүү бодлогуудын одоо яг өгсөн одоо бас өгөөж нь байна гэж бас тайлбарлагч. За ингээд ажил хөдлийн түвшин бол одоо өнгөрсөн жил ойролцоогоор 5.2% байсан гэж бол бас гарсан. Тэгэхээр ямар ч гэсэн одоо томоохон хотуудад за ялангуяа Бээжинд ч гэдэг юм бол 12 орчим сая ажлын байрыг бас шинээр нэмэгдүүлэх гэсэн одоо энэхүү яг эдийн засгтай холбоотой тооцооллуудыг бол одоо бас гаргаж өгсөн гэж байгаа. Тэгэхээр бидэнтэй бас яг энэхүү сэдвээр ярилцахаар бас хятад судлаач Сумья бас студид маань холбогдоод байна. Тэгэхээр бид энэ талаар илүү одоо улс төрийн талаас бодлогынхоо талаас бас ямархуу одоо шийдвэрүүдийг бас танилцуулсан талаар зочинтойгоо бас ярилцахад бэлэн болоод байна. Өглөөний мэнд хүргэе. Сайн өдрийн мэнд. Тэгэхээр хятадын энэхүү одоо бас их хурлын мэдээллүүд бас эхнээсээ гарч эхэллээ. Тэгэхээр энэхүү мэдээллүүд дээр бас ямар асуудлуудыг улс төрийн за яг эдийн засгийн талаас онцолж байна. За энэхүү мэдээллүүд нь цаашдаа 2026 оноос хуулаад яг ямар үр дагаварт хүрэхээр байгаа вэ гэдгийг та биднэрт бас тайлбарлаж өгөөч. Миний олж мэдснээр бол одоо бараг 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө бол бараг 150 хуудас. Тийм этатаар бол 150 хуудас тийм материал байна. Тэгээд ойролцоогоор 18 бүлэг сэдвийн 62 заалт одоо тийм бүхий тийм том одоо хөгжлийн төлөвлөгөө тийм байгаа да. Тэгээд яг ерөнхийдөө бол хятадын GDP бол одоо 140 тэрлион юан хүрлээ. Тэгээд энэ чинь бол одоо ойролцоогоор бол доллараар бол бараг 20 тэрлион доллар байгаа. За тэгээ эх 5 жилд бол дундаж өсөлтөө 4.5-аас дээш байх. 5 орчимд байх гэдэг тийм төлөвлөгөөтэй байна. За тэгээд өөр олон зүйлүүдийг дурдсан байна. Жишээ нь одоо 14 дугаар 5 жил юу одоо ололт хүртсэн бэ гэдгийг хэлсэн байна. Жишээ нь одоо ажиллах хүчний одоо боловсролын түвшин гэхэд 11.3 жилийн түвшинд очсон байна. Одоо хүмүүсийн дундаж одоо боловсролын түвшин гэхэд тэгэхээр одоо 12 жилийн суур бүрэн дунд боловсролын одоо тийм хөгжилтэй гэж бодвол 11.3 жил гэдэг бол одоо ерөнхийдөө бол нэлээд өндөр түвшинд очиж байна гэсэн үг ажиллах хүч. За хүн амын одоо дундаж наслалт бол 79 байгаа. Одоо би бол ойлгохдоо 15 дугаар 5 жил дээр 81 хүргэнэ гэж ойлгосон. За тэгээ бусад таны дурдсан одоо алдагдал за бусад эдийн засгийн тооцоонууд бусад одоо хотчлтын нөхцөл байдлуудыг энэ төр өсгөх гэсэн юм байна. За энэ жилийн хувьд бол хотчлтын хувьд бол нэг 61%, 68% байгаа. За 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөний хугацаанд бол 71% хүргэнэ гэсэн байна. За яг энэ өнгөрсөн 5 жилд бас нэг юм харж байхад бол хятадын одоо хотчлт одоо барилгажилт орон сууцны зах зээл энтрийн бас савлгаанууд их явсан байна. Тэр савлгаан дээр бол одоо хятад улс бол нэлээд одоо хөдөө орон нутгийг хөгжүүлэх болоод за мөн одоо хит хөөсрөлтийг бас одоо
бууруулсан бас тийм арга хэмжээнүүд явсан гэж харж байгаа. За ерөнхийдөө бол одоо олон зорилтуудыг тавьсан байна уу? Өндөр чанартай хөгжлийг одоо хамгийн бас тавилаа. За тоон эдийн засгийн одоо хувийг бас өндөр өсгөх талаар зорилтууд тавилаа. За өөр одоо бас хэлж яхад одоо иргэдийн тий дотоод эрэлтийг нэмэгдүүлэх, улсын дотоод эрэлтийг нэмэгдүүлэх талаар бас нэлээд одоо арга хэмжээнүүд авна гэдгийг илэрхийллээ. За өөр одоо харж байхад бас эрчим хүчний болоод одоо хүнсний аюулгүй байдлын тал дээр бас томоохон арга хэмжээнүүд авч байгаа гэж харж байгаа. За энэ нөгөө хоёр хурлын үеэр бас 3 том багц хууль одоо бас батлагдахаар гарч ийн гэж ойлгож байгаа. Нэг нь бол одоо экологийн одоо багц хууль батлагдаж байгаа. Хятад улс экологийн шинжтэй багц хууль батлагдаж байгаа. За мөн ард түмний одоо нэгдэл нэвтрэлийг баталгаажуулах тийм бас хууль бас батлагдаж байгаа. Нэг ард түмний нэгдлийг одоо илүү хөгжүүлэх, дэврүүлэх, нэгдлийг дээшлүүлэх тийм тухай хууль байгаа. За гуравт нь бол улсын нийт хөгжлийн төлөвлөгөөний тухай хуулийг ингээд баталгаа бас ингээд энэ ардын их хуралд бас одоо өргөмөрсөн байна. Ингээд ерөнхийдөө бол 3 том багц хууль 3 том багц хуулийг одоо ардын их хурлаар хэлэлцэх тийм 3000 хүний одоо энэ хурал дээр бас хэлэлцүүлэхээр орсон байна. За мөн энэ чинь жил болгон бол одоо төсвөө баталдаг. За энэ жилийн хувьд бол бүр онцгой жил 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөг бас батлахаар ингээд ярилцсан байна. За иймэрхүү байдалтай. Тийм. Тэгэхээр та яг энэ хурлын талаарх бас жоохон дэлгэрэнгүй мэдээллийг манай үзэгчдэд өгөөч. Хурл яг ямар одоо үе шаттайгаар явагддгийг энэхүү хурал дээр гарч байгаа мэдээлүүд бас хизэнээс хэрэгжиж эхлэх ч гэдэм одоо төлөвлөгөө эхэлдэг бол. Ерөнхийдөө бол намын одоо гол хурлууд нь бол одоо намар 10 сар 11 сард болдог байгаа. Хятадын коммунист намын гол хурлууд нь. За тэгээд нутаг болгонд одоо нэг ойролцоогоор 1 сарын үед одоо маш их хурлууд болдог. За орон нутаг гэхэд 30 гаруй одоо муж ариун байгаа шүү дээ. Тэгээд тэр муж ариун болгонд одоо дотоодын нөхцөл байдлаа ярьсан. За энэ 2 дугаар хурлын хоёр хурлын төлөөлөгчдийг сонгох талаар тийм одоо том хурлууд болдог. За эх жилийн төлөвлөгөө, за одоо Бээжинд юу ярих вэ? Бээжинд ямар төлөөлөгчөө явуулах вэ энэ төр. За тэгээд тэндээсээ сонгогдсон хүмүүс нь Бээжинд одоо 3 сар ихээр одоо энэ хоёр хуралд оролцдог байна. Нэг нь бол улс төрөөр зөвлөдөх хурал байд, нөгөөх нь бол ардын төлөөлөгчтэй хурал байд. За ерөнхийдөө эдгээр хүмүүс нь бол эдтийн одоо улс төрийн байнгын хорооны гишүүд удирдсан энэ томоохон хурлууд байдаг. Тэгээ голдуу ерөнхийдөө бол энэ жилийн хувьд бол онцгой жил байгаа. 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө баталж байгаа. За ер нь бол энгийн жилүүдэд бол ерөнхийдөө бол төсвөө баталдаг. Тухайн жилдээ яаралтай олон нийтээр хилцүүлэх томхон хуулиудыг бас энд оруулж ирж бас хэлцдэг байна. За ерөнхийдөө бол ихэнхдээ дандаа том багц хуулиуд байдаг. Тэгээд тийм учраас одоо иймэрхүү байдаг байх да. Тэгэхээр Хятад улсын бас баримталж байгаа яг энэ хүү санхүү эдийн засгийн талаас бас хоёлаа бас мэдээллийг хүргэе. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бас маш одоо зөөлөн бодлого руу Хятад улсыг чиглэх боллоо. За илүү хэрэглэгчдийн яг энэ хүү зарцуулалтыг нэмэгдүүлэхийн тулд одоо үндсэн гол зорилгоо болгож байна гэж бас тайлбарлаж байгаа. Тэгэхээр энэ үүнтэй холбоотойгоор ямархуу одоо боломжуудыг бас иргэдэг ч гэдэм үү, за албан нэгж байгууллагуудад өгж явах шиг байна. За илүү татварын талаас хөнгөлтүүд үүн дээр дуртагдсан мэдээлэлүүд байгаа болоо. Ерөнхийдөө бол яг эх 5 жилд бол одоо дотоодын зах зээлийг хөгжүүлнэ, дотоодын эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн юм. Ерөнхийдөө гадаад нөхцөл байдал нь одоо энэ дотоод нөхцөл байдлаа хөгжүүлэхээс аргагүй байдал руу оруулж байна гэж харж байна. Их гүрнүүдийн өрсөлдөө нэмэгдсэн байна. За мөн одоо гадаад худалдаан дээр хориг тариф, галийн тариф болоод галийн бус одоо хөндөрлүүд маш ихээр одоо нэмэгдэж байгаа Хятад улсын. Тэгээ тийм учраас одоо ийм том зах зээл дээр өөрсдийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй тийм нөхцөл байдал руу шахагдаж байгаа. За мэдээж Хятад улсын хувьд бол хөгжлийн хувьд бол одоо бас
далайн эрэг болоо зүүн өмнөд хэсгээр одоо өндөр хөгжилтэй баруун хойд хэсгээр ерөнхийдөө бол хөгжил арай буураа байдаг. Тэгээд энэ талаас одоо иргэдийн одоо баяжих, иргэдийн хөгжих тэр одоо юу өдөөх за ардын иргэний болоод одоо аж ахуйн нэгжүүдийг бас дэмжих тэр тал руу маш бодлогод ер нь хэрэгжих болов гэж харж байгаа. Хэрэглээг дэмжиж нөгөө дотоод эргэлтийг нэмэгдүүлж энэ улс бас өөрөө цаашаа одоо хөгжлийн хурдан хадгалах тийм шаардлагууд үүсэж байгаа. Тэгээ 4.5-аас 5% гэдэг бол энэ том улсад 20 тэрбум эдийн засгтай улсад бол бас томоохон челленж сорилтууд байгаа даа. Тэгэхээр энийг бол бас илүүхийн тулд ихээхэн өөрчлөлтүүд цаашдаа явагдах болов гэж харж байна. За одоо би түрүүнд дурдлаа тий тоон эдийн засгийн одоо нөлөө хятадын эдийн засгт бол маш их өндөр нэмэгдэжээ. Тэгээ тоон эдийн засгийг хөгжүүлэхэд тоон эдийн засгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд одоо маш анхаарах болов гэж харж байна. Тэгэхээр би сүүлийн асуулт толгой танаас бас илүү яг энэ технологийн салбартай холбоотой тэр дундаа сүүлийн жилүүдэд хятад улс яг энэ хүү цэглэхэн автомашиныг илүү их одоо дотоодын зах зээл за түүнээс гадна бол гадны зах зээлүүд дээр бол илүү их гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор ямар мэдээллүүд гарч байгаа шүү вэ? Сүүлийн үед яг энэ хятад одоо цэглэхэн автомашин гэж нэрлэж байгаа машинууд одоо дэлхийн зөв булан бүрт бас үйлдвэрүүдээ нээж байгаа. За мөн дотооддоо бас маш их өргөжж тэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ талаар ямар бодлого байх шүү вэ? Энэ илүү одоо яг тусгаалсан одоо зорилт байгаа юу? Эсвэл ер нь бол яг үндсэн тавьсан бас нэг ийм одоо татварынч гэдэг юм уу? Одоо орчнууд бий болов. Өнгөрсөн мэдээллүүдээс харахад бол дэлхийд одоо үйлдвэрлэж байгаа цахилгаан машины дөрвөн цахилгаан машин тутмын нэгийг бол хятад үйлдвэрлэж байгаа. За мөн борлуулагдж байгаа машинуудын дийлэнх хувь нь хятад борлуулагдж байгаа. Тэгэхээр хятад улс бол нэгэнт эргэлзээгүйгээр одоо ингээд нөгөө машины зах зээлээ бол шинжилж байгаа. Тэгэхээр өөрсдийн дотоодын брэндүүд маш өндөр түвшинд хөгжиж байна. За одоо жилээс жилд одоо хурд нэмэгдэж байна. За та бүхний мэдж байгаа BYD ч гэдэг юм уу те томоохон брэндүүд нь одоо маш их одоо машинууд гаргаж байна. Мэдээж одоо хүндрэлүүд байгаа. Одоо зарим талаар нөгөө одоо гадаад зах зээлүүд дээр одоо IT машиныг бас хүлээж авахгүй байх. Тарифын бус дарамтууд бас ирж байгаа. Тийм мэд гарч байгаа. Европын зах зээлд бол одоо Америкийн зах зээл. Гэхдээ эдийн тал бол бас өөрчлөлийн яриа хэлцээр одоо хийж яана гэж гарч байна. Ер нь бол хятад улс өөрөө экспортын одоо баримжаатай тийм том эдийн засаг болчихсон байна. Тэгэхээр энэ одоо 40 жил 50 жилийн хугацаанд ийм том эдийн засаг болсон байна. Тэр утгаараа бол ерөнхийдөө цахилгаан одоо цахилгаан машин бол одоо бас эдний бас гадаад худалдааны томоохон бүтээгдэхүүн байх төлөвтэй. За мөн одоо цахилгаан машинтай холбоотой нэг аж үйлдвэрийн хэлхээ бол одоо бас маш өндөр түвшинд өргөжиж хөгжиж байна гэж харж байгаа. Тийм өмнөд мужуудад одоо батарейны маш том одоо үйлдвэрүүд барьсан байна. За мөн тэрийг дагсан одоо ажиллах хүчний маш том хэлхээнүүдийг бас одоо үүсгэж байна. За мөн тэрний одоо түүхий идүүдийг бас олборлох, ашиглах за литч гэдэг юм те гэр бүтээгдэхүүнүүдийг олж олборлох дэлхийн бусад улсуудтай бас хамтарч ажиллах тийм ажлууд бас их явж байгаа гэж харж байна. За тэгэхээр та бас бидэнд маш дэлгэрэнгүй мэдээллийг бас хүргэлээд маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгэхээр айгүй сонирхолтой мэдээлэл айгүй товч бөгөөд зэгцтэй хүргэлээ. За үргэлжлүүлээд бас энэ хурлаар яригдсан нэг гол зүйлийг бас танилцуулах зүйтэй байх. Энэ бол Бүгд найрамдах Хятад ард улсын 2026 оны батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлсэн талаарх мэдээлэл байгаа. Буюу 7% нэмэгдүүлж 1.9 их 80 юан за ойролцоогоор 277 тэрбум доллар гэсэн үг энэ бол. За ийм хэмжээний одоо төсөвт хүрэхээр төлөвлөж байгаа маань. За энэ 7% гэдэг тоо бол түрүүн бас одоо энэ ярилцлага болон миний дурдсанчлан за ихтэй эдийн засгийн өсөлтийн зорилт болох 4.5-аас 5%-аас өндөр
хувь тоо гэсэн үг. Тэгэхээр эцэд улсын хувьд бол батлан хамгаалахын салбартаа гаргадаг зарлалаараа Америк нэгдсэн улсын дараа буюу дэлхийд 2 дугаар жагсаж байгаа гэсэн үг. За Америк нэгдсэн улсын улс 2026 оны төсөв нь $1.80 буюу эцэдээс даруй 3 дахин их байгаа гэсэн үг. За бүгд найрамд хятад ард улс энэхүү нэмэгдэл зардлыг бас дараах стратегийн зорилтуудад бол ашиглахаар төлөвлөж байгаа маань. За нэгдүгürt бол армийн байлдааны чадварыг дээшлүүлэх, сургуулалт дадлага эрчимжүүлэх. За хоёрдугаарт кибердайн, сансрын технологи болон твшилтэд зэвсэг техникээр армаа орчин үеийн болох буюу 2035 он гэхэд армаа бүрэн шинжилж дуусгах юм зорилттой байгаа. За мөн Тайваны хоолой болон өмнөд хятадын хингэсдэх нөлөөгөө бэхжүүлэх гэсэн хамгийн гол стратегийн зорилтууд нь бол энэ байгаа. Ер нь бол төсвийн зарцуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эцсийн удирдлага армид авилгатай тэмцэх, цэвэрлэгийг үргэлжлүүлж байгаа гэж бол шинжичд энэ үйл явдлын дараа бол онцолж хэлж байна. За анхаарах хөдөлгөөний хэсгийн дараагийн онцлог мэдээ бол мэдээж бид бүгдийн хөтөлбөр болгоныхоо хамгийн анхаарах чухал сэдвээр сонгож байгаа ойрхон дорнодын хямралтай холбоотой. За 6 дахь өдрөө бол энэ хямрал энэ өмнөөс ам бол үргэлжилсээр байна. Тэгэхээр үүний үр дүнд нөлөөлж байгаа бас энэ салбар бол мэдээж хөрөнгөний зах зээл те товарын зах зээл гэх мэтчлэн эдийн засагт бол маш сөрөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ талаар сүүлийн мэдээллүүд юу байна? Хоёул газрын төснөөс эхлэе. Тэгэхээр ямар ч нэг 2-3 өдрийн өмнө бол бас Америк нэгдсэн улсын мэдээлснээр яг энэ хүү Ормосын хоолой дээр бас тээвэр эрхэлж байгаа энэ хүү байгууллагуудын за ялангуяа томоохон энэ танкнууд гэж хэлдэг те усан онгоцтой нефтийг ч юм уу түүхийн нефтийг ч юм уу эсвэл яг босруулсан нефтийг ингэж хүргэж байгаа энэ усан онгоцнууд дээр Америк нэгдсэн улс илүү баталгаа гаргаж өгье гэдэг саналыг бол бас гаргаж ирсэн. За баталгаа нь юу юм гэхээр нэгдүгürt бол даатгалын асуудал яригдсан. За хоёрдугаарт бол бид нар цэргийн хүчээр бол хамгаалж яг хөргөстэй газар руу мос чиглүүлэхэд зорино гэж бол бас мэдгдсэний дараагаар бол газрын тусны ханш ерөнхийдөө бас тогтворжиж эргэж буурч эхэлснийг бол бид нар санаж байгаа. За бас өмнөх мэдээлэл дээр бас хүргэж ирсэн. За тэгвэл пүрүүгаарт бол газрын тусны үн дахин бас өсөж эхэллээ гэж ойлгож байна. За ялангуяа VTI буюу West Texas-ийн энэ газрын тус бол илүү хурдцтайгаар өсөж байгаа ийм нөхцөлийг бид нар харж байна. За энэ мэдээж ойрхон дорнд болж байгаа үйл ажиллагаа зогсохгүй байгаа, илүү ширүүсэж байгаа гэдгийг бол бидний бас энэ хүү тоон өсөлтөөс бас харж болохоор байна л да. Тэгэхээр яагаад энэ Brent болон VTI гэдэг вэ гэдэг дээр ерөнхийдөө бас тайлбар өгье. За Brent бол илүү далаагаас олборлдог. За ойрхон дорнодтой ерөнхийдөө холбоотой асуудлууд нь байдаг. За VTI гэдэг нь бол West Texas-ийн буюу за Америк нэгдсэн улсын ерөнхийдөө үйлдвэрлэдэг газрын төс гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол бас тээврийн нэг өөр асуудал байдаг. За Brent-ийн хувьд бол илүү далайн тээвэр эрхэлдэг бол за Brent-ийн хувьд бол илүү пайплайнаар явдаг ч гэдэм хоолоогоор дамжих ийм нөхцөлтэй байдаг. Тэгэхээр энэ хоёрын зөрөө ойролцоогоор нэг $3-5 хувьд ер нь түүхэндээ байсан дандаа. Brent нь арай илүү үнэтэй байдаг гэсэн үг. Яагаад тэгэхээр тэрний арай илүү тээврийн зардал өнтертэй байдаг болно шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын зөрөө багассан буюу VTI өсөд байгаа гэдэг дээр бол шинжээчд маш олон таамагийг гаргаж байна л да. Яагаад тэгэхээр Америк нэгдсэн улс яг энэ хүү газрын тусыг зах зээлд нийлүүлж байгаа нь бол яг зөвхөн өөрсдийнхөө яг энэ хүү доминанс буюу илүү өөрсдийнхөө л газрын тусыг нийлүүлэх сонирхолтой байна. Тийм учраас цаашдаа бол энэ VTI-ийн үнэлгээ өсөх магадaltaй байна гэж бас шинжээч тодорхойлж байгаа. Учир нь энэ хүү үнэлгээ өсөөд байна гэдэг бол фьючерс зах зээл дээр гэрээнүүд хийгдэж байгаа. Тэр гэрээнүүдийн үнэлгээ өсөөд байгааг илтгэж байгаа. Тийм учраас түүхэнд бол энэ хоёрын хоорондох $3-5 байдаг байсан бол пүрүүгаргийн нөхцлөөр харах юм бол VTI бараг Brent-ийг гүйцэж байгаа ийм нөхцөл бол маш чухал нөхцөл байна гэж бас олуулсан мэдээллийн хэвлэлүүдээр бас бичиж байгаа. Тийм учраас ер нь бол бид нар цаашдаа яг газрын төстэй холбоотой нөхцлүүдийг харах юм бол илүү фьючерс зах зээл дээр юу болж байна. За тэр нь магадгүй аль бүтээгдэхүүнийх нь үнэлгээг илүү хурдцтай өсгөх юм гэдгийг бас харж болохоор ийм нөхцөл байгаа. За мэдээж ойрхон дорнодын асуудлын ойрын хугацаанд намжих боломж харьцангуй бага байгаа учраас бид нар ер нь бол энэ газрын тусыг бол бас нэлээд ойрхон дагаж явах нь бол чухал байна. За зарим мэдээллийн хэрэгслүүдээр бүр яг одоогийн байгаа байдлаараа явах юм бол цаашдаа бол ерөнхийдөө $100 бол давхад ойрхон байна гэж бол мэдэгдээд байгаа. Тийм учраас ер нь бол бид нар энэ газрын тусыг банк харж явж ярих шаардлага үүсэж байна л да. Тэгэхээр бас
ойролт орнын хямрал бас нэгэн салбарт хүчтэй нөлөөлж байгаа нь агаарын тээврийн салбар байгаа. За илүү тодруулах юм бол энд үүсэж байгаа цэргийн мөргөлдөөний улмаас бол ойролт орон дох аялал жуулчлал тээврийн салбарт бол томоохон хямрал зөвхөн агаарын тээвэр гэлтгүй. Ер нь бол энэ аялал жуулчлалын салбарт бол сөрөг нөлөө үзүүлж байна. За илүү тодруулах юм бол ойролт орондын агаарын орон зай хаагдсантай холбоотойгоор дэлхийн хэмжээнд 20,000 гаруй нислэг цуцлагдаж 1 сая гаруй зорчигч бол саатаад байгаа юм байна. За Дубай, за Тель Авив, за Доха зэрэг бүс нутгийн томоохон зангилаа болох нэгс буудлууд үйл ажиллагаа төр зогсоосон байгаа. За Emirates, Etihad зэрэг авиа компаниуд бол Арабын нэгдсэн Эмират улсаас гарах бүх нислэгээ тодорхойгүй хугацаагаар цуцлсан байгаа. За мэдээж зөрчилдөөнөөс үүдэж бол агаарын хөлгийн түлшний үнэ Азад бол 72%-аар өссөн нь бол агаарын тээврийн компаниудын хувьцааны үнд бол сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. За мөн зөвхөн агаарын тээврээс гадна бас сая одоо Нёг ярьсанчлан ормозын оглоотой холбоотойгоор бол усан замын тээвэрт бол мэдээж асуудал гарсан. За тодорхой нэр бүхий одоо авраг томоохон компаниуд бол аваг бүсээр дайран өнгөрөх тээвэрлэлтэй бол зогсоосон байгаа. За мөн Дубай болон Абу Даби хотоос хөдлөх ёстой байсан олон улсын одоо круиз аялал цуцлагдаж зарим хөлөг онгоцууд бол Катар зэрэг бомтууд бол зорчигчдын хамт бол саатаад байгаа. За тэгээд ойролт оронд руу эсвэл одоо тус бүс нутгаар дамжин нисгээр төлөвлөж байгаа иргэдэг бол аялын компани болон авиа компаниудтайгаа холбогдож за цаг үеийн мэдээллийг тогтмол авахыг бол уриалж одоо зөвлөж анхааруулж байгаа. За олон улсын үүнийг дагаад ч гэсэн олон улсын даатгалын компаниуд одоо дайны байдалтай холбоотойгоор шинээр гарах бас аялын даатгалд хамрах даатгалд бол хязгаарлалт тогтоож хэлсэн талаар юм мэдээлэлүүд байна. Өргөжлүүлээд хоёулаа маш товчхон Америкийн нэгдсэн улсын ерөнхий хөрөнгөний зохицолтой холбоотой мэдээллийг хүргээд дараагийн мэдээлэлийг орцгоё. Тийм. Тэгэхээр яг саяны агаарын тээврийн компаниуд дээр шууд би яг Америкийн нэгдсэн улсын нөхцөлийг бас тодтогчий гэж бодож байна. Тэгэхээр яг энэ үүнтэй холбоотой энэ авиа компаниудын бас үнэлгээ бол унаад эхэлсэн. За одоо American Airlines ч юм уу те 12 орчим хувиар унжих ч өнгөрсөн нэгдэх өдрөөс хойш. За Delta Airlines-ийн 6 гаруй хувиар унсан ч гэдэг юм. Тэр ер нь бол Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр нөлөөлж байна. Гэхдээ яг сансныг бодоход бас тийм хүчтэй нөлөөлөхгүй байна гэдгийг бас бид нар харж байна. За өнгөрсөн одоо сард болсон бүр all time high буюу за S&P 500 индексийн хувьд бол 7000 орчим одоо үнэлгээнээс бол ойролцоогоор 2 орчим хувиар буусан харагдаж байна. Гэсэд ч бол одоо өсөлтийн том хүчтэй тренд байгаа гэдгийг бол одоо шинжээч дахин сануулж байгаа. Учир нь үүний цаана мөнгөний бодлого зөөлрж байгаа нь дээр нэмэх нь мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа гэдгийг бол дахин сануулж байгаа. Тэгэхээр үзэгчтэй өргөжлүүлээд ажлын хөтөлбөрийн дотоод мэдээний хэсгийг та бүхэнд хүргэе. Тэгэхээр дотоод мэдээний хэсэгт одоо онцлог хамгийн ихний мэдээлэл бол Dama International-ийн Монгол дахь салбар аль бие сор нээлттэй хийж байгаа юм та мэдээ байна. Тодруулах юм бол Dama International 60 гаруй оронд аль бие эсний чаптертай за дата менежмент, засаглал, стандарт, аргачлалын чиглэлээр дэлхийн тэргуулагч байгууллага бөгөөд за дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, арга зүйг боловсруулан түгээгч юм байгууллага байгаа. За Dama Mongolia чаптерын хувьд бол Dama International-ийн Монгол дахь цорын ганц одоо онцгой статус бүхий ашигын бус байгууллага болж одоо нээлттэй хийж байна. Тэгээд Монгол дөнгөж хөгжиж эрчээ авч эхэлж байгаа дата болон химэл оюуны салбарын хувьд бол тэргүүлэх одоо чиглүүлэх олон улсын стандартуудыг нэвтрүүлэх за чадварлаг боловсон хүчнийг их орондоо бэлдэх чиглэлд үйл ажиллагаа эрхэлнэ. За Монгол улсад Дамаг нэвтрүүлж за Data Management Body of Knowledge гэсэн энийг одоо энэ аргыг нутагшуулснаар дата болон химэл оюуны салбарыг зөв чиглүүлэх за дотоодын одоо дата менежментийг олон улсын жишээт нийцүүлэх за мэрэгжлийн олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх одоо салбарын чадхыг шин түвшинд хүргэх за эдийн засгийн суурь салбаруудад одоо дата суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих за олон улсын туршлагыг хэрэгжүүлэх зэрэг онцгой ач холбогдолтой байгаа. За тэгээд энэхүү Data Mongolia chapter үйл ажиллагааг аль биесээр эхлүүлэхээр нээлтийн арга хэмжээ бол за энэ сарын 13-нд бол Blue Sky-ийн 3 дугаар давхрын Diamond танхимд бол зохион байгуулагдах юм байна. Тэгэхээр та бүхэн урьдчилан бүртгүүлээд бол нээлттэй оролцох боломжтой. За дараагийн дотоод мэдээний хэсэгт онцлох мэдээлэл бол өнгөрсөн онд одоо уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 619 удаагийн арилж агаар 27.8 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан талаарх мэдээлэл байгаа. За нийт 7.3 их 80 төгрөгийн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан нь за өмнөх оноос бол
17.4%-аар одоо буурсан үзүүлэлт байгаа юм байна. За нийт арилжааны үнийн дүнгийн 71.8%-ыг нүүрсний арилжаа, 21.3%-ыг төмрийн хөдөр, за баяжмлын арилжаа, за мөн 5.9%-ыг дэсийн баяжмлын арилжаа, за 1%-ыг хайлуурж уншны арилжаа тус эзэлж байгаа юм байна. За дараагийн онцлог мэдээ бол биржийн бус зах зээлтэй холбоотой мэдээлэл байгаа. Тодорхойлбол 2025 онд биржийн бус зах зээлд нийт 125 үнэтэйс гаргагчийн 405 одоо транш 150 одоо үрийн хэрэгсэл бүртгэгдлээ. За үүнээс төгрөгөөр 2.3 их 80 төгрөгийн үнийн дүн бүхий одоо үрийн хэрэгсэл бүртгэгдэж бодитоор 1.5 их 80 төгрөгийг за татан доллараар бол 84 сая Америк долларын үнийн дүн бүхий үрийн хэрэгсэл бүртгэж за 63.9 сая Америк долларыг за тус татан төлрүүлсэн байна. За биржийн бус зах зээлийн арилжаа 2021 оны 9-р сард бол анхны үрийн хэрэгслээ бүртгэж үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. За үүнээс хойш 6.5 их 80 төгрөгийн за үнийн дүн бүхий үрийн хэрэгслийг бүртгэж нийт 5 одоо их 80 төгрөгийг татан төлрүүлж байсан юм байна. За мөн доллараар бол 269.9 сая Америк долларын үнийн дүн бүхий үрийн одоо хэрэгсэл бүртгэж 181.4 сая Америк долларыг тус татан төлрүүлсэн байна. Үзэгчдээ ажлын төлбөр тун утгагүй макро эдийн засгийн хэсгээр үргэлжлэх болно. Ажлын эхэнд макро эдийн засгийн хэсгээрээ үргэлжилж байна. Тэгэхээр Солонгосын хөрөнгийн зах зээл дээр бас томоохон хэмжээний савлгаанууд үүсэж байгаа. За тэгэхээр энэ хүү савлгаа бас мэдээж яг энэ хүү ойрох дорнодын асуудалтай шууд холбогдоод байгаа. Тэгэхээр ер нь бол яг сүүлийн үед бол яг энэ хөрөнгийн зах зээл дээр болж байгаа үйл явдлууд бол хөвчлэн яг одоо энэ ойрох дорнодын асуудалтай холбогдож байна. За Солонгосын Kospi индекс бол ойролцоогоор өнгөрсөн баасан гариг гэхэд бол all time high буюу хамгийн өндөр түвшиндээ бол арилжаалагдчихсэн бол за өнөөдрийн байдлаар бол тэрхүү нөхцлөөс бол нэлийн хүчтэйгээр одоо доошоо уналтыг үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн нэгд өдрөөс хоошоогоо харах юм бол Kospi индекс ойролцоогоор 6400 орчим одоо воноос бол 5000 хүртлээ бол ерөнхийдөө унсан гэж ойлгож байна. За энэ бол ойролцоогоор 20 орчим хувийн уналтыг үзүүлсэн. За гэсэн хэдий ч бол өнгөрсөн бас арилжааны өдрөөр бол буюу 4-р өдрийн арилжааны цагаар бол харьцангуй бас эргээд 10 орчим хувийн өсөлтийг үзүүллээ. Энэ яагаад болоод байгаа юм гэдэг нэг үе сонирхолтой. Яагаад тэгэхээр Солонгос улс нийт эрчим хүчнийхээ 70 орчим хувийг одоо яг энэ хүү бидний дөрөвний яригадаад байгаа ормосын хоолооноос бол одоо хангадгаа гэдэг мэдээлэл байж байгаа. Тэгэхээр үүнээс улбаатайгаар бол ерөнхийдөө Солонгосын яг энэ хүү одоо юуны одоо яг хэрэглээний зардал маш өндөр болох буюу за нэгж бүтээгдэхүүнд инфляц одоо өсөх энэ боломжийг бол бий болгож байгаа. За энийг бол нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой инфляц гэж бас нэрлэж идэг байна. За энэ бол одоо томоохон одоо уналтуудыг одоо бий болгож байгаа. За ялангуяа Samsung, Hynix ч гэдэг юм уу. За Hyundai Motors ч гэдэг юм уу те томоохон компаниудыг бол ер нь компаниар нь 20-30% уналтуудыг бол бас оруулсан ийм нөхцөл болсон. За эргээд бас хөрөнгөний Америк нэгдсэн улсын хөрөнгөний зах зээл тогтвортой байгааг юу гэднээс бол одоо өнгөрсөн хоногудад бол 10 орчим өссөн гэдгийг бол бид нар харж байна. За үүнээс гадна бас нэгэн асуудал байгаа нь юу гэхээр одоо воны сулрал байж байгаа. Америк нэгдсэн улсын долларын эсрэг бол ерөнхийдөө 1500 вон анх удаага түүхэн дээд хэмжээндээ одоо $1 тэнцэж байгаа ийм нөхцөл болж байна. Тэр бол одоо ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын хувьд бол ашиг авах үндсэн гол одоо бас асуудал боллоо гэж бол харж болохоор байна. Тэгэхээр энэ хоёр асуудал бол ерөнхийдөө Солонгос улсад тохиолсон учраас Kospi индекс бол 20 орчим хувиар унсан байна. За томоохон компаниуд бол 20-30 хувиар унсан гэдгийг бол бас мэдээлж. За энэ нөхцөл бий болоод эхлэнгүүт ерөнхийдөө Kospi индекс дээр бол 5 орчим хувийн одоо 5 орчим минутын ерөнхийдөө хоолт гэж нэрлэдэг. Хоолт гэдэг нь юу юм гэхээр ерөнхийдөө зогсоочж ийн гэсэн үг, арилжаа хийхгүй. За ингээд ерөнхийдөө томоохон зарлалтуудыг бас сааруулах арга хэмжээг хүртэл бас авсан ийм нөхцөл байна. Тэгэхээр дараагийн онцлог мэдээ бол биткойнтэй холбоотой байгаа. Тэгэхээр биткойны ханш бол ер нь нөгөө all time high-д хүрснээс хойш ингээд ер нь тасралтгүй тогтмол байдлаар ингээд унж байгаа. Тэгэхээр биткойны ханш бас юу болж байна? Тий. Яг одоогийн байдлаар бол биткойн 71100 орчим дээр арилжаалагдаж байна. За өнгөрсөн 7 хоногийн одоо мэдээллийг харах юм бол хамгийн багадаа ойролцоогоор 63 орчим мянга дээр бол арилжаалагдчихсан биткойн бол эдгээр өдрүүдэд одоо өсөөд ийн гэж ойлгож болно. За мөн л адилхан дайны нөхцөл байдалтай холбоотой. За бид нар яг
ийм одоо дайны нөхцөл байдал ч гэдэг юм уу өвчин гарах ч гэдэг юм уу те энэ томоохон одоо зүйлүүд болоход бол хөрөнгө оруулагчид яадаг юм гэхээр үндсэндээ өөрсдийнхөө хөрөнгийг хадгалах гэж зорддог. За ингээд хадгалах гэж зорихдоо бол илүү одоо алтч гэдэг юм уу савлгаа багтай хамгийн найдвартай бүтээгдэхүүнүүдийг сонгодог гэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн өдрүүдийн хувьд бол биткойн илүү найдвартай гэж сонгогдож байгаа нөхцөл бол харагдчихлаа байна л да. Тэгэхээр шууд алт руу орё гэхээр алт одоо энэ 7 хоногийн ихэнх үед бол 5400 болцоо өссөн. Тэгэхэд бол биткойн бас харьцангуй хямдхан байсан учраас ер нь бол энэ хөөсөлтийг орсон гэж тайлбарлаж байгаа. За үүнээс гадна JP Morgan-ы бас одоо өгсөн тэрхүү нийтлэлээр бас тодорхой хэмжээний одоо ETF-үүдийн худалдан авалт өндөр болсон гэдгийг бол бид бас өнгөрсөн нэвтрүүлгээр тайлбарсан. Тэр нь болохоор хүмүүс илүү long талдаа буюу урт хугацаанд хадгалах одоо position гэж хэлдэг те одоо тэрхүү гэрээнүүдийг худалдаж аваад байна. Тийм учраас ер нь бол өмнөхөөс бол жоохон ялгаатай байна гэж бас тайлбарлаад байгаа. За тэгэхээр үүнээс гадна бас нэг сонирхолтой мэдээлэл гэж байгаа. Би маш товчхон хүргэе. За тэр нь бол Америк нэгдсэн улсын Дональд Трамптай холбоотой асуудал гэж байгаа. Тэгэхээр Дональд Трамп бол татварын орчин дээр нэлээд нөлөөлөгч одоо ерөнхийлөгч гэдгээр маш алдартай болсон. За гадаад болон дотоодын татваруудыг бол байнгын одоо шижилж байгааг бол бид нар мэдж байгаа. Тэгэхээр One Big Beautiful Bill Act гэдэг одоо асуудал байдаг. За тэр нь юу юм гэхээр ерөнхийдөө Дональд Трампын өөрийнх нь хийж байгаа тэр гаргаж байгаа хуулиудыг ерөнхийдөө энэ категорид оруулдаг гэж ойлгож байна. За 2016-аас 20 оны хооронд Дональд Трамп сонгогдох нөхцөлд бол яг энэ актынхаа хүрээнд бол нийт компаниудын одоо татвар 35%-аас 21% болтол буулгасан одоо маш томоохон акцийг хийж исэн. За үүнтэй адилханаар яг одоо нэг яригдж байгаа зүйл бол одоо нэмэлт цалин буюу за Америк нэгдсэн улсад бол одоо тип гэж байдаг тийм үйлчилгээний байгууллагад ажиллаж байгаа хүмүүс тип авдаг. За үүнээс гадна илүү цагийн одоо цалин гэж байгаа. Тэгэхээр энэ хоёр дээрээс ерөнхийдөө татвар авахгүй байх одоо тэр нөхцөлийг бас бүр яг official мэдээлэл бол гараагүй байна. Гэхдээ сайн гэдэг мэдээллүүд бол дөнгөж саяхан одоо нэвтрүүлэг эхлэхээс нэг цагийн өмнөөс бол гарч ирсэн. Тийм учраас энэ бол хэрэглэгчид за илүү одоо яг иргэд бол өөрсдөө авж байгаа цалингаа илүү цаг дээрээсээ татварт өгөхгүй байх одоо боломжууд бас бий болж байна уу да. Типнээсээ татвар өгөхгүй байх боломжууд бий болж байна гэдэг энэ нөхцөлийг харуулж байна. За мэдээж энэ бол хөрөнгөний зах зээл дээр бол нэг талаасаа бол эерэг ийм мэдээлэл болж хувирж байгаа гэсэн үг. Тэгэхээр макро эдийн засгийн холбоотой маш сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Өргөжлүүлээд ажлын их хөтөлбөр банд олон улсууд болж байгаа. Яг одоо та бүхний анхаарал хандуулах ёстой сонирхолтой мэдээллүүдийг хүргэх гэж байна. За тэгэхээр гадаад мэдээний хамгийн ихэнд онцлог мэдээлэл бол Антропик болон Пентагонтой холбоотой мэдээлэл байгаа. За та бүхэн санаж байгаа бид өмнөх дугааруудаа удаа дараалал энэ талаар юу басан талаар мэдээлж байсан. За яг юу болсон бэ гэхээр Антропикийн гүйцэтгэх захирал Дарио Амодей компани цэргийн нийлүүлэлтийн сүлжээнээс хасагдахаас аврахын тулд за Пентагоны судалгаа инженерчлэл хариуцсан дээд сайд Эмил Майклтай дахин хилцээ хийж эхэлсэн байна. За ер нь юу болсон бэлээ гэдэг маш товчхон иргэн сануулъя. Тэрэн зүйтэй байх. За эхлэл бол маш янзтай байсан. Яагаад тэгэхээр Антропик компани бол 2025 онд Пентагонтай 200 сая Америк долларын гэрээ байгуулж Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын нууц сүлжээнд ашиглагдсан анхны AI болж исэн. За гэтэл Пентагон за AI-ыг цэргийн бүх зорилгоор ашиглахыг шаардсан байгаа. За харин Антропик бол хоёр зүйлийг бол хатуу хариулсан. Эхнийх нь за хиймэл оюуныг ашиглаж иргэдийг олноор нь тагнах буюу юм mass surveillance одоо хийхийг бол хориглосон. За мөн AI-ыг ашиглаж хүний оролцоогүйгээр гал нээх буюу одоо дэвсгийг одоо автоматар ашиглах гэсэн үүн дээр бол одоо хатуу байр суурьтай байсан. За тэгээд Антропик буулт хийгээгүй учраас Пентагон тэднийг одоо нийлтийн сүлжээний эрсдэл буюу одоо эцсийн компаниудад ижил төвчний аюул одоо гэж зарлаж за төрийн байгууллагуудад бол ашиглахыг нь хориглож эхэлсэн байгаа. За тэгээд үүн дээр бол мэдээж Антропик өөрсдийн байр суурин дээр буюу хиймэл оюуныг ингэж ашиглах нь эрхчлөөд Америк нэгдсэн улсын одоо утга учирыг алдагдуулнаа. За тэгээд ч хиймэл оюун одоо маш өндөр түвшинд хөгжсөн ч гэсэн за бүрэн хүний оролцоогүйгээр бие даан шийдвэр гаргахад за ялангуяа цэргийн зориулт дээр бол бүр болоогүй алдаа гаргах магадaltaй гэж үзээд байсан. За ер нь бол нөхцөл байдал бол ийм байсан.
За харин одоо болохоор хилцэл төрж магадгүй байхаараа за хэрэг шинэ гэрээ байгуулж чадвал за тус компанийг нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл гэж албан ёсоор зарлах Батлан хамгаалгын сайд PTX-ийн одоо занал хийлэл бол зогсно гэсэн үг. За мөн Дарио Амадын ажилтнуудтай бичсэн тэмдэглэлдээ бол ингэсэн байлээ. За Пентагон манай бусад нөхцөлийг зөвшөөрсөн ч за хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийх гэсэн хэсгийг бол гэрээнээс хасахыг шаардсан байна. Тэгэхээр энэ бол бидний одоо хамгийн их болгоомжуулж байгаа одоо буюу одоо иргэдийг тагнах гэсэн энэ одоо нөхцөлтэй бол яг одоо уялдж байгаа учраас бол маш сэжигтэй санагцсан гэсэн энэ мэдээлэл бол дотоод ажилтнуудтай өгсөн ба. За чон бороноор гихчээр антропикийг бас иймхүү одоо маргалдаж байх хооронд бол өрсөлдөгч OpenAI компани Пентагоны нөхцөлийг зөвшөөрж гэрээ байгуулж чадсан байгаа. За энэ нь антропикийг одоо зах зээлээс бүр одоо мөсөн одоо шахагдах аюул тийм оруулсан учраас хариу арга хэмжээг бол юм хурдтай авч байгаа нь бол ийм учиртай байгаа. За гэхдээ бас өнгөрсөн хөтөлбөрөөр танилцуулж байсанчлан антропик компанийн гүйцэтгэх захирлын одоо үзэж байгаагаар бол ер нь хиймэл оюуны компаниуд хэтэрхий одоо засгийн газар одоо төртөг байлуу ийм одоо дуулууртай байгаад байна. Айгу зөөлөн одоо чихтэй байгаад байна гэсэн ийм мөнгө айсыг бол гаргаж шүүмжилж исэн. За тийм байгаа. За дараагийн онцлог мэдээлэл юу байна? Тэгэхээр бас бид нар түрүүний судлаачтайгаа бас яг энэ талаар ярилцсан. За хятадын автомашин үйлдвэрлэлийн салбар одоо яг одоогийн байдлаар ямар хуу байгаа. За түүний тэргүүлэгч BYD компани талаар мэдээлэл өргөе. Тэгэхээр BYD компани энэ оны 1 болон 2 дугаар сарын борлуулалтын үзүүлэлтэнд ерөнхийдөө буурсан гэдэг ийм мэдээлэл байна. Тэгэхээр ойролцоогоор 36 орчим хувиар бол одоо өмнөх оны 25 оны 1 болон 2 дугаар сарынхтай харьцуулахад бол одоо борлуулалт буурсан. Гэсэн хэдий ч энэ нь хятадын одоо яг энэ хүү цэцлэхэн автомашины одоо борлуулалт буурсан гэсэн үг бас биш болж таарч байна. За учир нь бол бусад автомашины үйлдвэрүүд ерөнхийдөө зах зээл дээр томоохон хувийг эзэлж орж ирж байгаа буюу за жишээ дурдах юм бол Leap Motors, Xiaomi компаниуд бол одоо өмнөх үеийн мөн үе гэж хэлдэг. 25 оны 1-2 дугаар сараас бол хамаагүй их хэмжээний одоо борлуулалт хийж гисэн. За Leap Motor-ын хувьд бол ойролцоогоор 60 орчим мянган автомашиныг ерөнхийдөө одоо борлуулсан гэдэг мэдээлэл өгсөн. За энэ бол ойролцоогоор 19% өсөлт юм байна. За үүнээс гадна Xiaomi бол энэ салбарт бол маш хүчтэй орж ирж байгаа. Яг одоогийн байдлаар бас 59 орчим мянган автомашин борлуулсан байна. За энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулах юм 48% өссөн гэдэг ийм том мэдээлэл байгаа. За үүнээс гадна нуурсан ба шүү дээ. Үүнээс гадна өөр босод одоо хятадын автомашин үйлдвэрлэгчдийн үзүүлэлт бол ерөнхийдөө өссөн. За BYD-ийн ганцаараа ерөнхийдөө зах зээл дээр эзлэх буурсан гэдэг ийм одоо чухал мэдээлэл байгаа. Тэгэхээр яг энэ одоо Азийн зах зээл дээр одоо иймэрхүү те одоо үйл ажиллагаа болж байгаатай холбоотой. За Berkshire Hathaway дээр бас асуудлууд үүсээд байгаа гэдэг одоо мэдээлэл байна л да. Тэгэхээр Berkshire Hathaway дээр юу болоод? За тэгэхээр Домог төрөнгө оруулагч Warren Buffett-ийн залгамжлагч за Berkshire Hathaway-ийн шинэ гүйцэтгэх захирал Greg Abel одоо албан тушаалаа аваад удаагүй байгаа ч гэсэн компани болон хувь хүний зүгээс бол томоохон алхам хийж эхэлсэн байгаа. За тодорхойлбол Berkshire Hathaway бараг 2 жилийн дараа анх удаа өөрийн хувьцаагаа эргүүлэн худалдан авч гэснээр бол зарласан байгаа. За тус компанид хамгийн сүүлд 2024 оны 5 дугаар сард хувьцаагаа эргүүлэн одоо авчижсэн. За энэхүү шийдвэрийг бол Greg Abel болон төлөөлөл удирдах зөвлөлийн дараа Warren Buffett нар зөвлөлдсөний үндсэн дээр гаргасан бөгөөд хувьцааны үн бодит одоо үнцнээсээ доогуур байна гэж үзсэн байна. За тус компани одоогоор 373.3 одоо тэрбум долларын асар хэмжээний одоо бэлэн мөнгөний нөөцтэй байгаа бөгөөд за үүний нэг хэсгийнхүү хувьцаагаа эргүүлэн авахд бол зарцуулж байгаа юм байна. За сонирхолтой шинэ гүйцэтгэх захирал одоо Greg Abel-ийн хувьд бол 2026 оныхоо одоо цэвэр цалин болгоход 15.3 сая доллараар компанийхаа A-английн одоо хувьцаанаас худалдан авсан байгаа. За тэрээр CNBC-д өгсөн ярилцлагадаа дуртахдаа бол би одоо Berkshire-ийн ирээдүйд бүрэн итгэлтэй байна. Гүйцэтгэх захирал байх хугацаанд бол жил бүр цалингааг одоо компанийхаа хувьцааг худалдан авахд зориулна гэж мэдгдсэн бол хувьцаа эзэмшигчдийн одоо эрх ашигыг өөрөөхтэй нэгтгэж байгаа юм илрэл гэсэн үг. За мөн Greg Abel өнгөрсөн 7 хоногт хувьцаа эзэмшигчдээ илгээсэн анхны загталтаа Buffett-ийн одоо Warren Buffett-ийн сүүлийн 60 жил баримтлсан зарчмуудыг өөрчлөхгүй за компанийн соёлыг хэвээр хадгална гэдгийг бол одоо цохон амласан байгаа. За үүнд бол ногдол ашиг тараахгүй байх. За оронд нь бэлэн мөнгөө одоо дахин хөрөнгө оруулалт ашиглах эсвэл хувьцаагаа эргүүлэн авах замаар үн цэнийг нь өсгөх юм бол тактик одоо багтаж оролцож байгаа гэсэн үг. За энэ нь яагаад чухал вэ гэвэл Warren Buffett-ийн одоо дараах шинэ эрийн үеийн одоо эхэлж байгаа энэ үед бол шинэ захирал нь өөрөө одоо хувьцаагаа худалдаж авна. За тэгээд компани хувьцаагаа эргүүлэн одоо энэ авч байгаа энэ үйл явдал бол хөрөнгө оруулагчдад
одоо асар их ихтгэл төрүүлэх нь бол ойлгомжтой. За тэгээд тийм учраас одоо энэхүү мэдээний дараа Berkshire-ийн хувьцааны хааш бол 2% өссөн ийм үзүүлэлттэй гарсан байна. За тэгэхээр бас дараагийн онцлог мэдээ технологийн компанитай холбоотой байна. Oracle одоо цомгтол хийж магадгүй гэсэн мэдээлэл тий. Тэгэхээр Oracle компани ялтчгүй яг энэ технологийн салбар дээр бол тэргүүлэгч компаниудын нэг гэдгийг бид мэднэ. За учир нь Oracle компани яг энэ хиймэл оюун ухааны одоо салбарт одоо маш томоохон өөрчлөлтүүдийг хийж байгаа. За Oracle-аас гадна бол бид нар бас бусад компаниуд дээр ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ гэдгийг бол мэдээллийн хөтөлбөрөөр бол байнга мэдээлж байгаа шүү дээ. Тэгэхээр Oracle компани яг өөрсдийнхөө ажилчдын хэмжээг бол одоо багасгах гэдэг одоо мэдээллийг өгсөн. За энэ нь бол яг баттай их сурвалжууд дээр гараагүй байгаа ч гэсэндээ нэрийн нууцсан их сурвалжаас бол одоо өгсөн мэдээлэл юм а гэдгийг бол хэлсэн байж байгаа. Тэгэхээр саяхан одоо яг энэхүү одоо Warner Bros-ийн асуудалтай холбоотойгоор Larry Ellison маш их хэмжээний өөрийнхөө equity-гээс бас мөнгө гаргаж өгнө гэдэг мэдээлэл байсан. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас магадгүй Oracle компани зардлыг танах боломж юм байна. Нөгөө ажилчтай хална гэдэг нь энэхүү зардлыг багасгах байгаа асуудлаа гэж бол бас зарим шинжээчд тайлбарлаж байгаа. Тэгэхээр 2025 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар бол ерөнхийдөө 162 мянга орчим одоо ажилчинтай байсан Oracle компани бол томоохон хэмжээний цомогтгол хийж байгаа буюу AI технологиг бол маш хүчтэйгээр одоо өөрийнхөө компани дээр нийлүүлж оруулах одоо боломжтой болж байгаа гэдгийг бол бас хэлсэн байна л да. Тэгэхээр 2024 оны хувьд бол яг энэхүү AI технологитой холбоотойгоор Oracle компани өсөлт бол 61 орчим хувьтай байсан. За 2025 оны хувьд бол энэхүү үзүүлэлт бол 20 орчим хувиар бас өссөн байж байгаа. Тэгэхээр үүнээс харахад одоогийн хамгийн өндөр цэгээс нь яг өнөөдрийн нөхцөл рүү харах юм бол одоо буюу 2025 оны 9-р сараас хойш Oracle компани одоо хувьцааны үнэлгээг харах юм бол 54%-аар унчсан явж байгаа. Тэгэхээр энэ бол маш их хэмжээний одоо хөрөнгө оруулалтын зардал гарч ийн. Тухайн компани дээр бол ашигт ажиллагаа гэхээс илүүтэйгээр зардал их гараад байна гэдгийг бол үндсэндээ харуулж байгаа нөхцөл байгаа. Тэгэхээр энэхүү гарсан мэдээлэл буюу ажилчдаа хална гэдэг нь өөрөө одоо магадгүй Oracle компани үнэлгээг өсгөхөд хөрөнгө оруулагчдыг илүү баярлуулах ийм одоо төрлийн мэдээлэл болж өгрөөд байна л да. Үнийн нөлөөгөөр бол Oracle компани ойролцоогоор 2 орчим хувиар бол зах зээл дээр өссөн байж байгаа. Тэгэхээр өглөөний мэндийг хүргэж үзэгчтэй. Тэгэхээр та бүхэнд хөтөлбөрийнхөө төгсгөлд Apple компани энэ 7 хоногт танилцуулсан хамгийн чухал бүтээгдэхүүн буюу MacBook Neo-гийн талаарх товчхон мэдээллийг хүргэе. Тэгэхээр Apple компани $600 үнэтэй анхны MacBook Neo гэж нэрлэгдсэн шинэ загварын хувилбараа танилцууллаа. За энэхүү загвар нь MacBook Air-ийн хамгийн хямд загвар буюу одоо суур загвараас нь $500 хямдхан гэдгээр олонцлог байна. За яагаад ингэж хямдхан болж чадсан бэ гэдэгт нь хэд хэдэн шалтгаан байгаа. За хамгийн эхлээд процессорын асуудал яригдана. Мэдээж одоо тооцоолох систем бүхий төхөөрөмж юм чинь. Тэгэхээр процессор дээр анх удаа iPhone-ы чипийг MacBook-т суйрлуулсан буюу iPhone 16-д ашиглаж байсан A18 Pro гэдэг процессорыг одоо энэ MacBook-т суйрлуулснараа ийм хямдхан болох боломжтой болсон байгаа. За яг хинхэнд зориулагдсан MacBook вэ гэхээр за ерөнхийдөө одоо энгийн офисын үйлдэлүүд хийдэг ямар нэгэн одоо веб хуудсуудыг хэсэх за мөн одоо имэйл бичихт текст бичвэр бичих гэх мэтчлэн ерөнхий үйлдэлүүд хийх зориулагдсан хэрэглэгч бүрт зориулагдсан ийм хямд лаптопыг гаргалаа гэж хэлэхэд болно. За эндээс бас Apple компани шинэ зах зээл бас даган нээгдэж байгаа гэж хэлэхэд болно. За энэ нь юу вэ гэхээр Apple компанийн хувьд бол боловсролын технологийн салбарт өөрсдийнхөө цоошин бүтээгдэхүүнээ гаргаж байна. За энэ салбарт бол Windows үйлдвэрлэлийн системтэй лаптопууд болон Chromebook нэлээдгүй өндөр зах зээлийн байр суурийг эзэлдэг. За мөн Lenovo-гийн одоо төсөр өртөгтэй лаптопууд бол гол байр суурийг эзэлдэг байгаа. За ингэснээр Apple компани шинэ зах зээл нээгдэж за сүүлийн улирлуудад бас буураад байсан лаптопынхоо борлуулалтыг нэмэгдүүлэх ийм томоохон хүчин зүйл боллоо гэдэг нь шинжээч хэлж байна л да. Эдгээрээс гадна одоо зардлыг хэмнэхэд бол өөр ямар зүйлсүүдийг хийсэн бэ гэхээр за хоёрхан ширхэг Type-C-ийн USB-C-ийн оролттой байгаа. За мөн кейборд нь бол одоо энгийн MacBook Air болон MacBook Pro-гоос арай жоохон өөр буюу механик кейбордтой байгаа. За харин кейбордын одоо гэрэл одоо энгийн MacBook-д дээр асдаг бол MacBook Neo-гийн гэрэл нь асдаггүй. За мөн одоо trackpad нь бол одоо арай нэг жоохон өмнөх үеийн trackpad-ыг суйрлуулсан. За дэлгэцэн мөн адил одоо Liquid Retina гэдэг дэлгэцтэй мөртлөө за нэгтэршил болон тод харагдах байдлын хувьд арай бага зэргийн үзүүлэлттэй гэх мэтчлэн
Энэ одоо зардал хэмнэсэн системүүдийг ингэж нэгээр ингэж суйрлуулж өгснөөрөө $600 үнэтэй лаптопыг бол бүтээж чадсан байна. За Apple компанийн хувьд бол энэ 7 хоногт бол хаврын ивэнтээ зохион байгуулж за MacBook-ийн шинжилэлтүүдэд танилцуулсан байгаа. За мөн төсвөр өртөгтэй iPhone 17e загвараа танилцуулсан. За энэ компанийн хувьд бол одоо хэтэрхий премиум загварын тансаг зэрэглэлийн технологийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг алдартай тий. Тэгэхээр бараг анх удаа MacBook дээр одоо энэ тансаг зэрэглэл гэдэг нэрнээсээ татгалзаж за хүн бүрт зориулагдсан ийм MacBook-ыг анх удаа зах зээл дээр танилцуулагдсан. Энэ удаагийн арга хэмжээний гол бүтээгдэхүүн байлаа. За мөн Apple компанийн хувьд энэ 7 хоногт Лондон, за Шанхай, Нью-Йорк гэсэн 3 хотод өөрсдийнхөө арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулж одоо энэ удаагийн анхны MacBook Neo-г бол олон нийтэд нээлттэйгээр бол танилцуулсан байгаа. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэрлэгзийн ажлынхын хөтөлбөрийн удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Бид хөрөнгөний зах зээл болон технологийн салбарт болж байгаа хамгийн сүүлийн үеийн чухал сонирхолтой мэдээллийг та бүхэнд тайлбарлал өргөлөө. Анхаарлаа хандуулсан баярлалаа.